Христ бол тослогдсон нэгэн бөгөөд тэр мөн тослогоо юм. Ариун сүнс биднийг Бурхны оршихугаар тосолдог. Бурхны оршихуй таны амьдралд байхаас илүү үн цэнтэй зүйл гэж байхгүй. Тийм ээ. Тослох гэдэг үг нь бүх биеэр насгаж цутгах гэсэн утгатай юм. Бид нэр ариун сүнсээр тослогдсонд би баяртай байдаг. Яагаад гэвэл биднийг ариун сүнс бүрхэн хучиж цутгасан байгаа гэсэн үг шүү дээ. Амен. Өнөөдөр би гэрээсээ гарахаас өмнө жоохон үнэртэй ус цацсан байгаа. Тийм болохоор одоо ч баг зэрэг үнэртэж байна. Би тань руу хэрвээ ойртох юм бол та холдоод л явах бах та. Миний хэлэх гээд байгааг минь ойлгож байгаа билгүй те? Харин та ариун сүнсээр тослогдвол үнэхээр гайхалтай байх болно. Та ариун сүнсээр тослогдсноор нэг л өөр болдог бөгөөд тослогоо таныг хүчтэй болгодог юм. Хүмүүс таныг нэг л өөр болсныг анзаардаг боловч яагаад ийм байгааг нь мэддэггүй. Энэ нь таныг бусдаас өөр хачин байдал гаргадаг. Эсвэл тэнгэрт хөвж байгаа юм шиг хэд шашинлаг байдлыг тань хэлж байгаа юм шүү дээ. Энэ зүгээр л таныг арай өөр байдаг талаар хэлж байгаа юм. Хүмүүс ч хэлж магадгүй. Танд нэг тиймэрхүү зан дүр төрх бий болдог шүү дээ. Та шудраг болдог. Та тослогдоод хэлсэн үгэндээ хүрдэг. Хүмүүс энийг болдог. Тийм биз?